За сайн байцгаана уу. Намайг Дэмбэрэл цэргийн мөнх хүрдэн гэдэг. Би хуульч мэрэгжилтэй. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг ийм залуу байна. Тэгээд би энэ Улаанбаатар хотын 11-р хороо, Сүхбаатар дүүргийн 7-р хороо, 11-р хороо өссөн ийм залуу байна. Тэгээд яг үнэхээр бас хотынхон хөгжлийн асуудал санаа зовдөг. Ийм одоо мянган оршин суугч иргэдийн нэг нь байгаамаа. Тэгээд энэ өнөөдөр бас My Step гэдэг подкастт оролцож байгаадаа баяртай. За өнөөдөр одоо бид энэ Монгол Улсын их сургуулийн 1-р байрны урдуур явж байгаа. Энэ одоо Монголын олон мянган сэхэтнүүдийг бэлтгэсэн ийм алдартай сургууль. Би өөрөө энэ сургуулийг бас төгссөн. Энэ сургуулийнхаа урдуур ингээ алхаа явж байгаа нөхөр сайхан байна. Сайхан дурсамжууд сэргэж байна. Үнэхээр бас нэг олон хүнийг Монгол Улсын бас хөгжил дэвшилт олон хүнийг хоолтой залгуулж Монгол Улсын хөгжил дэвшилт хөв нэмрээ оруулсан ийм сайхан боловсрол шинжлэх ухааны ийм газар да. Би ер нь 98 онд 10 жилээ төгсөөд Монгол Улсын их сургуулийн хуульчин сургуульд орсон. Тэгээд 3 дугаар курстээ дундуур нэг Герман яваад 2-3 жил очиод ирсэн. Тэгээд дараа нь 2005 онд төгссөн. Хуульчин сургуулаа. Тэгээд тэрнээс хойш банкнд ажилд орж хуульчаар ажлын гараагаа эхэлсэн. Тэгээд тэр үе чи одоо нөгөө хамгийн сонирхолтой залуучуудын нөгөө шуурж исэн ажил нь банкирууд шин гой барилга баригдаад шин нөгөө виза карт, мастер картууд орж ирээд банкны үйлчлэгээ хүмүүс ингээд шуурал. Энэ үнэхээр бас нэг тийм залуучуудын ажиллахыг хүсдэг газар болчихсон. Би тэнд банкнд ажилд ороод хуульчаар 3 жил шахуу ажиллаад тэгээд сүүлд нь төрийн албаны шалгалт өгж хуульчид дотоод хэргийн яамны хууль зүйн бодлогын газарт мэрэгчлэтнээр ажиллаж орчихсон. За тэгээд тэнд бол зөндөө их юм сурсан дөө. Манай улсын хууль тогтоомжийн гол бодлого барьдаг газруудын нэг. Тэнд бол одоо мэрэгжлийн хуульчид Ахмад дунд залуу гэдэг үе үеийн хуульчид ажилладаг. Тэнд ороод маш их зүйл сурсан. Эхлээд би жишээ нь ажлын гараагаа хувийн хвшилд эхэлсэн бол тэнд яг төрийн албаны дэг журам, соёл, хуулийн төсөл боловсруулах ажлын дадлаг туршлага гэдэг ийм энэ талаар бол одоо бас олон зүйлийг Ахмад хуульчдаас суралцсан. Сайн ч дарга нартай байсан. Тэгээ суралцсан. Дараа нь засгийн газрын эрхлэх газрын хууль эрх зүйн газрын шинжээчээр одоо дэвшиж орж байгаа. Засгийн газрын эрхлэх газрын хууль эрх зүйн газар гэдэг бол манай засгийн газрын галтгоо гэж хэлж болно. Хамаг ажлыг одоо нэгтгэн зохион байгуулж, уялдуулан зохицуулж идэг ийм газар. Тэгээ тэр газарт бол би бас 2008 онд одоо ороод нэлээд удаа ажилласан да. Одоо ерөөхдөө шинжээчээс ахуулаад референт газрын даргалтлаа төвшиж ажилласан. Тэгээ яг бас л одоо тэнд бол манаас олон шилдэг төрийн албаа агч тахмдууд дунд насныхан ингэ байж би хамгийн залуу ажилтнуудын нэг байсан. Тэгэхээр тэнд бол үнэхээр бас их зүйл суурж төрийн ажил ямар дэг жайгаар явагддгийг, засгийн газрын бодлого шийдвэр ямар төвшөнд хэрхэн яаж боловсруулагдаж гардыг, за энэ иргэдийн ажил амьдралд яаж нөлөөлдгийг гэх мэтлэн олон ажлыг бол мэдэж авсан. Тэгээд дараа нь би бас 2016 онд нийслэлийн засаг даргын ахлах зөвлөхөр ажилласан. За энэ үедээ бол би бас энэ хот гэдэг их айл 1.4 сая одоо монголчуудын хотын оршин суугч иргэдийн их ашигтай шууд хамааралтай шийдвэр гаргаж идэг энэ байгууллагууд иж ажиллаад бас их зүйл суралцсан. Ер нь хүний амьдрал ер нь тасралтгүй юм суралцах процесс шин одоо чаленж буюу одоо ингээл хүнийг сорьсон те энэ үйл явц өрн тэр болгон дээр асуудлыг шийдэх ёстой. Бас нөгөө талаасаа тэр шинэ орчин нөхцөл суралцаж байнга өөрийгөө хөгжүүлж идэг ийм үйл явц юм байлээ. Тэгээ яг хотод ажиллах 2.4 жилийн хугацаанд бол их зүйл суралцсан. За тэгээд бас тодорхой асуудлыг шийдэж ирсэн. Жишээ нь бидний үед бол Улаанбаатар хотын
хэмжээнд хамгийн тулгымцсан асуудал бол газрын асуудал болчихсон. Бид бол хотынхон одоо иргэдийн эрх ашигт шаардлага нийт одоо эрх ашигт шаардлагатай тэдний төлөө хийх ёстой хамгийн чухал ажил бол газрын асуудыг чигцлэх ёстой гэдэг. Бид бол 80 орчим газрыг нийтийн эзэмшилтэнд шилжүүлж өгсөн. За цуцлахын зуцалж зарим томоохон компаниудтай байлдахын байлдчихэж тэр газрыг буцааж иргэдтэй болгосон. Тэгээд одоо бол зарим газрууд үнэхээр сайхан тогтцолт хийгдээд спорт тоглоомын талбай, иргэдийн амрах, зугаалах орчин. За тэгээд ер нь тэгэл бас овоо ажил урагштай авсан шүү. За тэгээд сургууль цэцэрлэгийн зориултаар газар чөлөөлсөн, 240 га газар чөлөөлсөн. Ерөөсөө энэ Улаанбаатар хот бол өөрөө иргэдтэй ээлтэй хүүхд хүмүүхчт нэг амраад тоглоод зугаалах тийм орчин нөхцөл бүрдсэн. Бидний хүүхд байхад ямар байлаа? Байр болгоны гадаа сагсан бүгийн талбайтай, тоглоомын талбайтай, за сургууль болгоны гадаа том спортын одоо хөлбөмбөгийн талбайтай, гүйж хараадаг газруудтай ийм байсан. Одоо тэр байдал алдагдсан байсан. Та үнэхээр харамсалтай. Би бол яг хуу ямар ч байсан биднийг энэ ажиллах хугацаанд ийм босромог зүйл гаргахгүй шүү. Чадлаараа боломжоор засах ёстой. Хот өөрөө оршин суугчд иргэдтэй ээлтэй нэг явган балхахад нэг бүтчээд унцдаггүй, за машин дайруулчихыг санаа зовдггүй ийм байх ёстой л гэж одоо боддог. Тэгээ яг хийж чадсан зүйл байна, чатаагүй зүйл дараа энэ төрийн ажил төрийн ажилч өөрөө юм залгамж чанартай байх ёстой учраас дараагийн хотын удирдлагууд, хотын одоо шийдвэр гаргах төвчний хүмүүс бол энэ дээр онцгой гарах ёстой. Явган хүний замаа хангалттай байр, газраа чөлөөлж аль болох ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуул. Одоо зарим дэлхийн томоохон хотууд бол хуучин байрсан тэр зам дэд бүтцээ нураагаад цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламж барьж шээ. Яагаад хүн чинь өөрөө тэр хотын хөгжлийн шинэ концепт хүн зориулсан байх ёстой гэдэг ийм концепт рүү яваад тэр дэд машин зориулсан дэд бүтцүүдэд буулгаад хүнд амрах, зугаалах, тавтай тайван байх, стрессээ тайлах тэр ногоон байгууламж орчныг бий болгож эхэлж байна. Би бол манай Улаанбаатар хотын хөгжил ч гэсэн тэгж явах ёстой гэж бодож байна. Ер нь ингээл одоо юу гэдэг манайхан чинь тийм ажил хийж сураагүй ингээд одоо жишээ нь 1000 гаруй сөөх байлаа гэхэд тэр 1000 гаруй сөөх үндсэн ажил нь буюу энэ иргэдийнхээ тэр сөөхийнхээ ойр орчмын нийтийн эзэмшлийн газар зам талбайг өөрийнхөө одоо мэдлэлд аваагүй байгаа байхгүй. Ерөөс нэг бол хинэггүй тэр нэг байшингийн оршин суугчдаас сөөхийн хураамжиж авах сонирн болохоос биш тэр ойр орчмын газрыг эзэнтэй болгож тогтжуулж ингэж нөгөө тийм асуудал орхигдсон. Тэгээ бидний үед бол яг энийг шийдэх зорилгоор за энэ яг бүгдийг эзэнтэй болгоо. Эзэнтэй бол хүнд өгч чадахгүй. Иргэдэн босоод ирнэ шүү дээ. Тийм учраас тэр бүх 500 гаруй сөөхөд тэр ойр орчмын газрыг аль бие усаар ашиглуулах гэрээг нь байгуулад за энэ танаа оршин суугчдын танаа мэдлийн газар шүү. За та нар энийг нэг мөнгө төгрөнд байдаг бол хоттойгоо хамтраа тогтчуул. Тэгэхгүй бол наад чи ингээ эзэнгүү сул байгаад бол нэг өдөр нэг компани авчна. А яг тэрийг ингээ судлаа гаргаад ирэхэд маш олон компани газрыг цуцалсан. Нөгөөдөл чинь яаж хийж байгаа нийслэлээр ишг мах дүүрэг дээр ингээл захимжаар авцсан баг. Тэгээд тэднийг маш олон газар цуцалж яг тэр сөөхүүд нь эзэмшүүлсэн, гэрээг нь байгуулсан, гардуулж өгсөн. За эдгээр эзэнтэй боллоо шүү дээ. За тэгэл том газар хашцсан ингээл хүүхдүүд нь тоглох тоглоомын талбайг сүйдвэрч байхгүй те. Ийм байхад л дунд нь 4-5 жил өмхийрсэн устай хашаатгцсан. Тэгэл барьсан ч байхгүй ингээл байж идэг. Бид нар бол ийм газруудыг зөндөө олныг цуцалсан. Чатаагүй ч байгаа. Нэг нөгөөлөхөд. Гэхдээ яг энэ ажил ингээд үе шаттай яваа шийдэх ёстой. Энэ хот гэдэг бол хүмүүсийн хамтын амьдрал. Ерөөсөө хамтын амьдрал гэдэг бол стрессгүй, тайван ийм байх ёстой. Тэнд хангалттай барилга өргөдлөө. Ялангуяа энэ хотын А бүсд бол одоо энэ А бүсэд байгаа өндөр барилга барихаасаа илүү ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн тоглоомын талбай, машины зогсоол энэ асуудлыг шийдэх ёстой гэж концепцлол хийж бодож байгаа. Одоо жишээ нь хил хамгаалал ерөнхий газрын хажууд спорт талбай, хөлбөмбөгийн талбай. Тэрний жишээ 4-1 дээр хүмүүс барилга бариад эхэлчихсэн. Би тэрийг үнэхээр харамсдаг байхгүй. Би хүүхэд байхдаа хөлбөмбөг тоглоол ах нартайгаа, байрны ах нартай тоглоо явдаг байсан газар байхгүй.
Тэгэхэд бид нар бол тэрийг бол чөлөөлөөд одоо бол үнэхээр гоё спорт, орчин үеийн спортын талбай, хүүхдүүдэд зориулсан тоглоомын талбай, ногоон байгууламж үнэхээр гоё талбай болж байна. Би тэрийг хараа бахархдаг. Үнэхээр одоо Улаанбаатар бод яг энэ шиг олон талбай байгуулах хэрэгтэй. Сагсан мөнгөний талбай. Одоо манай Мүйсийн 4-р ойрны дунд аюул том хөлбөмбөгийн талбай байсан шүү дээ. Нэлээд өөрхөн том барилга барьсан. Одоо хайр юм. Үнэхээр бол харамсалтай. Тэр бол одоо жишээ нь тэр яг гоё талбайхаараа байгаад Мүйсийн оюутнууд тэр хавийн оршин суугч сайхан спорт талбай дээр тоглодог ийм байсан бол ямар гоё гэж үнэхээр харамсалтай. Хотын удирдлагууд хөгжлийн концепц эргэж харах цаг болсон. Өндөр байшин бариад байх юм уу? Энэ хот нь иргэндээ ээлтэй ийм хот өөрөө энэ төв одоо тэлэх хэрэгтэй байхгүй. Гэр хороололтой газар чөлөөлт хийж тэнд хот өөрөө нэгэн төвтэй биш. Баг тойроо дотроо ингээл ганцхан хамаг үйлчлэг нь байж идэг. Энэ хэсгээр хамаг чанартай сургууль нь байж идэг биш. Хот өөрөө энэ олон хөгжлийн төвтэй болж тэнд нь иргэд яг энэ баг тойроод байгаа дотор байгаа шиг энэ хавь байгаа шиг үйлчлэгээ авч чаддаг орчин нөхцөл нь бүрдсэн ийм болох хэвээр. Тэгэд хотын хөгжлийг бол энэ зөвхөн баг тойруугаар эсвэл яарамгаар харж болохгүй, хан уулаар харж болохгүй. Энэ бусад дүүргийнхаа хөгжлийн асуудал одоо Сүхбаатар дүүрэг гэж ярихад хойшоо долоон буудлын хүртэл бол тэнд бол маш их ажил байна те. Бид нар машин зориулаад гүүр барайл замаа өргөтгөл байх юм бол машины тоо буурахгүй юм байна. Тэгэхээр ижил төстэй асуудалтай байсан те төгжрөл хит автомашины тоо тэрийг дагаа стресс бухимдалд хичнээн их цагаа алдаж байна те төгжрөл донд. Тэгээ энийг шийдсэн улсуудын жишгээс харах юм бол ерөөсөө энэ машин зориулсан дэд бүтц биш ээ. Хүнд зориулсан дэд бүтц. Хүнийг алхах, дугуй унах энэ орчин нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй юм байна. Тэгэх юм бол хүмүүс аяндаа энэ машинаасаа буугаад алхаж эхэлдэг. Алхах нь эрүүл мэндэд сайн, хоёр дугуй унж эхэлдэг. Тэгэхээр бид нар энэ концепцээ өөрчлөх хэрэгтэй юм байна. Тэгээд дээр нь нийтийн тээврийн хөгжлийн асуудал. Нийтийн тээвэр такси үйлчилгээ маш сайн байх хэрэгтэй, найдвартай байх хэрэгтэй. Гэтэл Улаанбаатар хотын хувьд хамгийн тулгымцсан асуудал нь такси үйлчилгээ болчиход байна. Нэгдүгээр хүртээмж байна, найдваргүй байна. Цөөн тоотой байна. Хоёрдугаар маш бага цөөхөн байна. Стандартын бус. Тэгэхээр хотын такси үйлчилгээг үнэхээр нэг зэгцлэх хэрэгтэй. Тэр өөрөө жоохон анхаарал хандуулах хэрэгтэй юм байна. Энийг ингээд хайчиж болохгүй юм байна. Төрийн үндсэн үүрэгчин бол бас нэг энэ зохицуулт хийх шүү дээ. Тэгэхээр энэ дээр зохицуулт хийж зарим талаараас тодорхой хөрөнгө оруулалт хийж ингэж явахгүй. Энийг ганц хувийн хвшлийн нуруунд өөрүүлээд бүтэхгүй байгаа нь одоо ингээд харагдчихлаа шүү дээ. Тэгэхээр энийг бол төр заавал зохицуулт хийж стандарт шаардлага өндөрсгөж хяналтаа сайжруулж шаардлагатай бол зарим тохиолдолд хувийн хвшилтэй хамтраад хөрөнгө оруулж энэ такси үйлчлэгийн стандартыг тэгээд тэр такси бол үндсэндээ нийтийн тээврийн нэг хэсэг шүү дээ. Тэгэхээр энийг одоо бид нар үнэхээр анхаарахгүй бол за тэгээд энэ манай автобус үйлчлэг автобусны бол бас нэг тоо за тэгээд 2009 оноос хойш би үндсэндээ парк шинжил хийсэн гэж хамгийн сүүл 2009 он 400 автобус орж ирсэн. Тэрнээс хойш нэг жижиг нэг 10-20 л ороод болохоос яг үндсэндээ парк шинжилт хийгдэг байгаа. За одоо бид нар энэ манай хууль зүйн сургуулийн гадаа ирсэн. Энэ бас төвөгт турсамжтай газар. Бас л олон Монголын олон сайн шилдэг хуульчид энд суралцаж олон мундаг шилдэг багш нар энд багшилдаг. Ийм газар тэг бас сайхан дурсамжтай энергитэй газар да. Энэгээр ч одоо ойр дэрэг гоё болчих харин бүр. Гадах энэ ингээд тогтчл богч сайхан болчих. Аюу гоё. За би 10 жилдээ нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар 10 жилийг төгссөн. За би сагс тоглох дуртай ийм хүү байсан да. Олон сайхан найз нөхөдтэй болсон. За тэгээс спортоор дамжуулж, сагсан мөнгөөр дамжуулж шургуу хөдөлмөр тэмцэл тэ энэ амжилтын мөн чанарыг бас ойлгож авсан. Олон сайхан багын нөхдүүд маань байна. Сагсан мөнгө одоо ч бид нар тоглодог. Сагсан мөнгөний спортыг ч нэг ер нь тэгэл сагс үзэл сууж идэг үеийн шилдэг сагсчдын тоглолт.
хамгийн анх одоо жишээ нь 93 онд энэ үү? Одоо 93 оны Phoenix Suns Chicago Bulls-ийн Finals-ийн одоо NBA Finals тоглож байсан тоглолтоор тэр одоо ингээд өнөөдрийг хүртэл мартагдахгүй те. Хин тайлбарлаж байсан, юу гэж хэлж байсан. Тэр энэ спортын гайхамшиг ийг бол үнэхээр одоо үгээр хэлхийн аргагүй. Олон хүүхд залуучуудын амьдралд спорт тэр тусмаа би багийн спорт сагсан мөнгө зөвхөн хэлмээр хүүхдүүдийн амьдралд зан суртахуунд эргээр нөлөөсөн зүйл гэж боддог. Ер нь спортыг. Бидний үед жишээ нь 20 жилийн өмнө, 10 жилийн өмнө Монголын сагсан бөмбөгийн шгшээ Олимпиад орох уу? Дэлхийн цомд оролцоод амжилт үзүүлэх үү гэж асуувал жоохон эргэлзэн тий. Арай болоогүй дээ гэж. Гэтэ өнөөдөр тэр цаг нь ирсэн байна. Би энд үнэхээр сагсан бөмбөг сонирхдаг, сагсан бүр хичээлдэг байсан юм багтдаг. Монголын сагс, Монголын залуучууд дэлхийн ямар ч үндэстэн ямар ч залуучуудаас тутахааргүй энэ сагсан бөмбөгийн спортоор амжилт, багийн спортоор амжилт гаргаж чадах юм байна гэдгийг харуулж чадж байгаа энэ дүүнраараа үнэхээр бахархаж байгаа. Тэр залуучуудыг бэлтгэл сургалтыг хариуцж байгаа багш нар, за холбоо энэ бүх хүмүүст бахархаж байгаа. Энэ бол үе үеийн Монголын сагсан бөмбөгчдийн багийн спорт сонирхогчдын мөрөөдөл баг. Монголчуудыг багийн спортоор амжилт гаргахгүй гэж ярьдаг гэсэн. Амхан одоо юу гэдэг нь багаар ажиллах чадвар муутай гэдэг үгүй. Энийг монголчууд хинээс ч авьяасаараа дутахгүй, хинээс ч шургуу хөдөлмөр тэмдэг чанараар дутахгүй илүү гэдгийг харуулсан энэ амжилт би өнөхөр бахархдаг. Одоо 3-3-аар Монголын шгшээ Олимпиад орохыг авцсан байна. Мүд 5-5 энэ төрлөөр дэлхийн аварга, Азийн аваргад амжилт үзүүлэх, дэлхийн аваргад амжилт үзүүлэх, оролцох, Олимпиад оролцох их аваргад хэрэгэлцэхгүй байна. Яг л надад энэ итгэлийг энэ залуучуудын амжилт харуулсан. Энэ бол үе үеийн сагс ингээд юм ингээд эхлээд суурин тавьдаг. Ингээ одоо бидний энэ амжилтын барилга барьж байна. Бид нар үндсэндээ нэг давхар барилгаар барьсан байна. Монголын одоо хамгийн алдартай багийн спорт, хамгийн алдартай спортын төрлөл ер нь баг сагс болсон байна шүү дээ. Ямар ч спортоос илүү хүүхэд болгон хичээлждэг. Тийм хамгийн их үздэг, хамгийн ашиг орлоготой байж болох үз бизнесийн одоо хувьд ч гэсэн тийм. Тэгэхээр би бодож байгаа. Хоёрдугаар бас Монголын орчинд тохироод өвөл зөнгөө хичээлэх боломжтой. Өвөл зааланда 100 байрны гадаа бид нар хүүхд багт яадаг лээ. Байр болгоны гадаа зүгээр оройжонгоо тэр хавийнхаа хамаг шилдэгүүд нь их үзэлцэл ингээл тоглодог байсан. Тэгэхээр сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлж байгаа энэ залуучуудад би бас баярлалаа гэж хэлмээр байгаа. Бидний ах нарын энэ мөрөөдлийг биелүүлж боломжтой гэдгийг харуулж байгаа. Цаашдаа бол дүүнер маань нэгж байгаа Олимпийн хас гадна медаль авахыг ч үгүйсэхгүй шүү дээ. Үнэхээр бас нэг тийм омогшил төрж байгаа юм шүү. Омогшил болдсон байна гэдэг. Миний зүгээр хамгийн их санаа зовдөг юм бол миний ч юу одоо бүх одоо хүмүүсийн одоо нийгмийн судалгаа харуулж байна. Юу гэхээр хүмүүсийн хамгийн их санаа зовж байгаа юм бол нийгэмд шудраг ёс тэгш байдал, баялагын тэгш байрлалд алдагдсан байна. Энэ хүн болгон ярьж байна. Өнөөдөр энэ их баялагтай, энэ их боломжтой хүний хүчин зүйлийн хувьд ч гэсэн, хүний нөөцийн одоо чадварын хувьд ч гэсэн үндэстний хувьд бас энэс илүү хөгжих боломж байна. Энэс илүү бид Азийн одоо шилдэг баргад байгаа орнуудаас тутахааргүй хөгжих ийм боломж байгаа тийм. Гэтэл энийг юу алдагдуулаад л нөгөө л авилга, хэл ахуулын албан тушаалын хэрэгүүд, нөгөө буруу бодлого, төрийн докторгүй байдал, бизнесийн таагүй орчин энэ чинь өөрөө хүмүүсийн боломжийг хулгайлаад албан тушаалтад хариуцлага тооцдоггүй байдал. Тэгэхээр хэрвээ бид нар энийг л засчих юм бол Монгол улсын хөгжлийн асуудал үнэхээр шууд яг авьяастай чадвартай хүмүүс нь байна, баялаг нь байна. Дөнгөж хажууданд байгаа том зах зээл дэлхийн улс орнууд бараа бүтээгдэхүүнээ зарах гэж уралддаг зах зээл нь ээж. Би бодож байна. Энэ нь үнэхээр харамсалтай. Гэхдээ би хэлж байгаа зөндөө олон зүйл сайжирсан. Гэхдээ
Энэ бол хангалтгүй. Одоо бидний хамгийн чухал хийх ёстой юм бол миний бодлоор энэ нийгэм шудрах ёсыг бий болгохын тулд хууль эрх зүйн шинжилгээ хийх ёстой. Хүн амынх нь бараг 30%, 28.4 одоо энэ та өсөж байгаа. 900 мянган иргэн ядуу амьдарч байна. Маш олон хүн 126 одоо энэ тооч өсөж байгаа. Хүн ажилгүй байна. За дээр нь авилгын индексээр Монголын дэлхийн олон орнуудтай харьцуулахад дандаа хойш ухарж байна. Бизнес эрхлэх орчны байдлаараа дандаа ухарж байна. Тэр чинь юу гэсэн үг? Тэнд авилга, албан тушаалын хэрэгүүд байна. Төрийн хүн суртал байна. Бид нар энийг шинжлэх ёстой. Реформ хийж шинжлэх ёстой. Яг энийг хэрвээ хийж чадах юм бол үнэхээр Монгол улсын хөгжлийн асуудал шал өөр болно. Би одоо энэ дээр хамгийн их санаа зовж байгаа юм бол энэ иргэний хувьд. Одоо би чинь бас бид нар чинь нэг хүүхэд байхаа болцсон байна шүү дээ. Насан турш хариуцлагатай хамт нийгмийнхаа нөхцөл байдал санаа зовдөг. Үр хүүхдийнхаа ирээдүйд санаа зовдөг. Хамтран амьдарч байгаа энэ хотынхаа оршин суугч иргэдийн хэрэгч зөрчигдөж байгаад санаа зовдөг. Энэ хүмүүсийн ахуй амьд бид нар чинь бөгөөнөрөө цуг амьдрэх зөвхөн би ямар амьдарч байгаа ш. Тийм учраас бид нар энэ дээр бүгдээрээ анхаарч төр зэсэг яах гэж байдیں۔ Энэ хүмүүсийн ажил амьдрал анхаарах хэрэгтэй цаг болчих. Энийг юугаар хийх вэ? Хууль эрх зүйн шинжилгээ. Шудраг ийм хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Төрийн хүн сурталыг арилгах хэрэгтэй. Тэгээ энэ албан тушаалтнууд дээрээ байгаа хүмүүс янз бүрийн гэмт хэрэг хийчдэг, авилгын хэрэг үйлддэг. Тэгээд хэн ямар хариуцлага хүлээв? Олон хүн ял авсан мөртлөө өнөөдөр буцаа төрийн албанд орж ажиллаж шүү дээ. Ийм байхад хэн энэ улс орн чи яаж хөгжих вэ? Тийм учраас би энд үнэхээр санаа зовдөг. Одоо хамгийн чухал зүйл нь энэ авилга албан тушаалын хэрэгүүдтэй яс тэмцэх хэрэгтэй. Энэ танаа манаа хамаатан садан ах トゥ найз нөхөд энэ юу хамаагүй. Манай улсын ирээдүй, үр хүүхдийн маань ирээдүй амарч улс үндэсээр нь идэж байгаа юм асуудал шүү дээ. Тэр миний хувьд бол хамгийн их санаа зовдөг зүйл энэ. Үнэхээр энд нэг одоо л нэг шийдвэрт арах хэмжээ авахгүй бол оройтын шүү. За ингээд өнөөдрийн миний оролцож байгаа My Step подкаст өндөрлөж байна. Тэгээд миний энэ одоо подкастыг сонссон сонсогчдод баярлалаа гэж хэлье. Тэгээд төгсгөлд нь хэлэх зүйл гэвэл яг хөө зөндөө олон нийгэмд асуудал бохирдол байгаа ч гэсэн би ирээдүйдээ итгэж байна. Ягаад гэвэл энэ олон залуучуудын үзэл бодол амжилт бүтээлийг харахаар энэ залуучуудынхаа энэ хийж байгаа бүтээж байгаа зүйлсийг харахаар энэ ирээдүйдээ итгэл олон нэмэгдэж байгаа. Мэдээж одоо асуудал байлгүй байх вэ? Асуудалгүй зүйл гэж хаана байх? Асуудал байлгүй байх. Гэхдээ улс орныг ахмадууд маань энэ олон 100 жил одоо тэмцэж өнөөдрийн Монголыг бий болгосон. Одоо залуучууд бидний гарт ирээдүйн 30 жил, 50 жилийн улс орны амьдрал хөгжлийн асуудал, ард иргэдийн амьдралын асуудал шийдвэрлэх нэг цаг үе ирж байна. Тэгээ энэ дээр хариуцлагатай хандаж бүгдээрээ ёс зүйтэй, манлайлалтай тий одоо манлайл гэдэг үг ч бас нэг тийм хүн болго хэрэгсээр гарыг болчихно. Гэтэ яг ёс зүйтэй бас нэг хариуцлагатай тий тэгээд идэвхтэй ингэж байвал илүү л сайхан ирээдүй үр хүүхдүүд маань ирнэ. Бас ч гэж маш их зүйл өөрчлөгдөж байна. Одоо дахиад бид нар тэмцэх ёстой. Идэвхтэй ажиллах ёстой. Хийх зүйл маш их байна. Хадгийн наазах нь л одоо залуучууд маань сонгуультай идэвхтэй оролцоод энэ бол бидний хувьд ирээдүйн 4 жил, 8 жил, 12 жил, 20 жилийн ажил амьдралтай холбоотой асуудлыг шийдвэрлэх гэж байгаа шүү гэдгийг ухамсарлаад наазах нь саналаа өгөөс орчмоор. Тэгэхгүй бол энэ бол одоо иргэний үүрэг хариуцлага тий ирээдүйдээ ухамсартай хандж байгаа ийм хандлага шүү. Тийм учраас залуучууд маань хамгийн наазах нь сонгуультай идэвхтэй оролцох, хоосон шүүмжлээд хоосон тий ингээд яриад байх биш. Тэгэх юм бол бас олон асуудал эргээр шийдэгдэн шүү гэж хэлмээр. За тэгээ
залуучуудаас амжилт хүсэн ерөөй дөө. За энэ миний 1826 дахь алхам байлаа. Надтай хамт алхсан нийт сонсогчдоо залуучуудаа баярлалаа гэж хэлье.